Сайн бацхан үзэгчтэй амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Бям гарагт танд хүрдэг эрүүл амьдарцгааны нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Тэгэхээр бид 7 өнөг бүр танд хэрэгтэй, таны гэр бүлд хэрэгтэй, эрүүл мэндэд хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө хүргэдэг. Тэгэхээр энэ удаад бид шамбармын талаар ярилцах болно. Тэгэхээр энэ одоо шамбарм яагаад үүсдэг, за ямар зовиортой байдгийн, шалтгаан нь юу юм, эмчилгээ, онцлогоо нь юу юм гэдэг талаар бид дэлгэрүүлж ярилцахаар Цахиур төмөр компани эмч төлөөлөгч Уянгааг студид урьсан байна. Тэгэхээр энэ өдрийн төргий. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Цахиур төмөр компанийн хувьд бол 7 хоног болгон одоо үзэгчдэд хэрэгтэй мэдээллийг эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэдгээр их даваа талтай мөн одоо өөрсдийнхөө оруулж ирдэг ургамлын одоо нарийнгатай эмийн талаарх мэдээллийг өгдөг. Тэгэхээр энэ удаад бол шамбармын талаар бид дэлгэрүүлж ярилцахаар болсон байгаа. Тэгэхээр яг шамбарм хүчин гэж яг юу юм бэ? Тодорхойлтыг нас үзэгчдэд өгөхгүй юу? За тэгээ те. За шамбаран өвчм гэдэг маань болохоор бүдүүн шулуун гэсний салстын доор байрлаж байгаа венес судасны одоо үргэсэл байдлаар нааша гарч ирдэг ийм эмгэг байгаа. За шамбаран өвчм маань сүүлийн жилүүдэд маш их одоо тохиол нэгсэх болсон. Энийг талаараа бидний амьдралын хэм маяг, за хооллолт, ажлын нөхцөл зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тэгэхээр шалтгааныг нь бас дэлгэрүүлээд ярилцсан бол ямар шалтгаанаас үүсч одоо шамбарм хүчин маань ихсээд байна. За тэгээ шамбарм хүчний шалтгаан буюу үүсэх эмгэгч ам нь ерөөдөө хэвлийн хүндийн дотоод даралт нэмэгдсэндээ холбоотой үүсдэг. За энэ хэвлийн хүндийн дотоод даралт нэмэгдэхэд одоо нөлөөлөх хүчин зүйлүүд гэж байгаа. За бүгдээрээ энэ дээрээс нь зурган дээрээс хараад үзье. За ерөөдөө хамгийн гол хүчин зүйл нь хэвлийн хүндийн дотоод даралт гэсэндээ холбоотойгоор нөгөө венес судасны үргэсэл маань үсээд нааша зүлгэн болон эсвэл зангилаа болон гарч ирдэг. За тэр одоо хэвлийн хүндийн даралт гэсгэд нөлөөлөх маш олон хүчин зүйл байдаг. За энэ дээрээс ингээ аваад үзэх юм бол хамгийн түгээмэл байдаг нь суугаа байдал. За ялангуяа оффист удаан хугацаагаар сууж ажилладаг. За мөн дээрээс нь жолооч нар айгүй удаан хугацаагаар суудаг тий. За энэ маань болохоор өөртөө хэвлийн хүндийн дотоод даралт ихсэх нэг хүчин зүйл болж идэг. За мөн өтгөн хатах. За ялангуяа архаг өтгөн хаталттай. За ийм хүмүүс бол удаан хугацаагаар одоо 0 суудаг. За мөн дээрээс нь хүчтэй дүүлдэг. За эднэр маань болохоор өөртөө хэвлийн хүндийн дотоод даралт ихсэх бас нэгэн хүчин зүйл болж байдаг. За мөн хүнд зүйл өргөх. За ялангуяа хүнд ям зөөдөг ийм ажил хийдэг хүмүүс маань бас одоо хэвлийн хүндийн дотоод даралт ихсэж байдаг. За ялангуяа шамбарм өвчний одоо бас нэгэн бусад шалтгаануудын дурдах юм бол за шөнийн ойр муу хонох, за мөн дээрээс нь ядрах, за арх болон спиртийн төрлийн бүтээгдэхүүн одоо их хэмжээтэй удаан хугацаагаар хэрэглэх, за мөн дээрээс нь архаг суулгалт зэрэг олон шалтгаанууд нь шамбарм өвчнийг үүсгэж идэг. Тэгэхээр шамбармын үед ер нь ямар зовиорууд бид илэрдэг вэ? За шамбарм өвчний үед болохоор за энэ дэр ерөөдөө шамбарм өвчний ангиллыг харуулж өгсөн байгаа. Шамбарм өвчин маань гадна байралтай, мөн дотор байралтай гэж хоёр ангилдаг. За дотор байралтай нь бол шулуун гэсний дотор хэсэгт байрлана. За ингэхэд бол ерөөдөө үзлэгээр одоо үзлэгээр юм эсвэл тухайн хүндээ өөрт нь мэдрэгдэх одоо янз бүрийн гарч ирэх юм уу тийм тохиолдол байхгүй. Ерөөдөө одоо шаардлагатай тохиолдолд бүдүүн шулуун гэсний дуран хийх юм бол энэ дотор шамбармыг онцлох боломжтой. За гадна байралтай шамбарм бол ерөөдөө наашаага зангилаа урууж гарч ирсэн тохиолдолд ерөөдөө шамбарм байна гэж бүрэн онцлогддог. За ихэнх юунд болохоор ерөөдөө нөгөө хүмүүс одоо наашаа ингээд зангилаа гараад ирчлээ ерөөдөө суухад айгу төвхтэй байна гэсэн завируудыг хэлдэг. За хамгийн анхны шинж тэмдэг бол хүн дээр бидсний дараа цус тусалж гарах. Энэ бол хамгийн түгээмэл одоо хэн болгоны шамбарм өвчин байна гэж онцлох боломжтой ийм завир байгаа. За мөн дээрээс нь за ингээд удаан хугацаагаар одоо эмчүүд үзүүлэхгүй эсвэл нөгөө нэг янз бүрийн арга хэмжээ авахгүй яваад ирэхээр энэ зангилаа маань наашаа гарч ирдэг. За наашаа ингээд гараад ирсэн тохиолдолд өвдөх, хорсох, захтнах зэрэг одоо хэсэг газрын завируудыг өгч эхэлдэг. За мөн дээрээс нь энэ тохиолдолд одоо захтан, маажинтэй, хүнл хэмжээтэй. За ингэсэн тохиолдолд нөгөө хэсэг маань одоо илүү хүрвслэн цаашаа амжираад одоо цус алдагч гэдэг юм уу ийм бас эрсдлийг дагуулж яадаг. Тэгэхээр шамбармтай болсон гэдгээ одоо тухайлбал энэ дотор шамбармын хувьд бол
гаднаас ол мэддэг боломжгүй юм байна тий. Тэгэхээр онцлогооных нь хувьд гэхдээ зарим тохиолдолд бас дотор шамбрам дээр одоо нөгөө нэг архаг үтгэн хатдаг хүмүүс ч юм уу эсвэл энэ хэсэг газрын судас гэмтсэндээ холбоотойгоор одоо өтгөнөр бийцнийханаар цус гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр цус гарах тохиолдол бол гаднаач байна, дотор талдаач байна. Аль хэлбэр дээр нь бол цус гарах тохиолдол байж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр үед нь ерөөдөө шамбрам өвч юм байна гэд онцлох боломжтой. За эмч бол гадны шамбрамыг ерөөдөө гаднаас нь харж ажиглах аргаар оншилжиж болно. За дотор шамбармын үед бол нөгөө дурангийн аргаар онцлох боломжтой байна. За ерөөдөө гадна байралтай шамбармыг энэ дээр бол ангилсан байна. За эхний үе дээр болохоор ерөөдөө гадна одоо гарч ирэх занглаа одоо тийм байхгүй. Ерөөдөө өтгөнөр бийцсний дараа цус гарах талцаа үйлдэрдэг. За хоёрдугаар зэрэг үед болохоор бага зэргийн занглаа гарч ирнэ. Энэ гарч ирсэн үедээ өвдөлтөө. Гэхдээ буцаж эргэж орох нь айгүй хурдан байдаг. Тухайн хүндээ зовир багтаа гэсэн. За 3 болон 4-р зэргийн үед болохоор арай илүү жоохон хүнд болж ирж байгаа. За 3-р зэргийн үед гарч ирсэн занглаа маань цаашаа ингэж хуруугаараа түлхэж оруулах ч юм уу хүчээр ордог. За 4-р зэргийн үед бол маш олон тооны занглаа наашаа гарч ирнэ. Ингэсэн тохиолдол маш их зовиртай, өвдөн, хорсон, захтана. За мөн дээрээс нь цаашаа орохгүй удаан хугацаагаар наанаа гарч ирэх одоо ийм зовир шинж тэмдгээр 1-4-р зэргийг ингэж авч үздэг байгаа. Тэгэхээр энэ ингээд зэргээс харж байхад тэгээ 1-2 дахь зэрэгтэй байхад нэмчилгээ хийчихвэл илүү одоо төхөм юм шиг бас харагдаж байна. Тэгэхээр эмчилгээнийхэн талаар бас мэдээ. За эмчилгээнийхэн талаар авч үзэх юм бол ерөөдөө 1-2 дугаар зэрэг буюу хүмүүн зэргийн үед та энэ үед одоо эмчтэй үзүүлээд шамбармын яг аль зэрэгт байна вэ гэдгийг тодорхойлуулчих юм бол эмчилгээ бол маш амархан 3 болон 4-р зэрэгт одоо орхоос нь за мөн дээрээс нь шамбрамтай хүмүүсийн бас нэг айдаг зүйл бол мис засал эмчилгээ байдаг. Тэгэхээр мис засалд одоо орхоос нь урьдчилан сэргийлэх боломжтой байгаа. За эмчилгээний хувьд аваад үзэх юм бол ерөөдөө шамбрам өвчнийг үүсгдэг нэг шалтгаан нь болохоор хэвлийн хүндийн даралт ихсэх байсан тий. Тэгэхээр тэр хэвлийн хүндийн дотоод даралт ихсгэж байгаа нөлөөлдөг хүчин зүйлсүүдээ хамгийн түрүүнд бууруулах хэрэгтэй. Ер нь ямар ч эмийн эмчилгээ авж байгаа. За мөн дээрээс нь мис засалд орсны дараа болон за орхоос өмнө ч юм уу тэр тохиолдолд шамбрам өвчний тэр нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдээ бол заавал одоо арилгаж байх хэрэгтэй. Ингэжээш нөгөө хийгдэж байгаа эмчилгээнүүд маань бүрэн төгс үр дүнтэй болно. Тэгэхээр эмчилгээнийхэн талаараас дэлгэрүүлж ярихгүй тийм эмчилгээ хийсэн хойно дахилт ер нь юунаас болж шалтгаалж энэ зарим хүмүүс их ядарсан чинь шамбрам дахиад байдаг гэх зэргээр бас ярьдаг шүү дээ тийм. За эмчилгээний хувьд болохоор 1 болон 2 дугаар зэрэг буюу хүмүүн зэргийн үед эмийн болон за дээрээс нь тосон түрхлэг зэрэг одоо эмчилгээнийг авах боломжтой. 3 болон 4-р шат буюу хүнд зэргийн үед ерөөдөө хүндөвтөр зэргийн үед ороод ирэхээр ерөөдөө мис заслын эмчилгээ бол заалттай байдаг. Тэгэхээр бид нар 1 болон 2-р зэргийн үед байгаа үедээ эмчтэй хандаад одоо эмчээсээ зөвлөгөө аваад ямар эмчилгээ хийх үү, за мөн дээрээс нөгөө нэг нөлөөлөх хүчин зүйл шалтгаануудыг арилгачих юм бол одоо бүрэн эмчилэгдэх юм боломжтой байгаа. За 3 болон 4-р зэргийн үед бол мис заслын эмчилгээ заалттай байдаг. За энэ үедээ бол ерөөдөө зарим хүмүүс маань одоо мис засалд орчоод за нөгөө нэг одоо удаан хугацаагаар суудаг ажил, удаан хугацаагаар зогсдог, архан хүтгэн хаталт эднэр нь байгаа л байвал ерөөдөө шамбрам маань дахих хандлага айгүй өндөртэй. Тэгэхээр одоо мис засалд орсны дараач байсан 1-2 дугаар шатанд нь ч байсан нөгөө үүсгдэг шалтгаан хүчин зүйлүүдийг бид нар бол заавал одоо арилгаж байх хэрэгтэй. Тэгэхээр ядарчлаа одоо шамбрам дахичлаа биш те одоо суугаа ажилтаа бол илүү хөдөлгөөнтэй байх нь нэ те. Тэгэхээр магадгүй суугаа одоо удаан жолоо барьдаг боловс үнийгээ багасгах гэдэг ч юм уу те. Энэ шалтгаануудаа арилгахгүйгээр за зөвхөн одоо баг зэрэг ядраад шамбрам дахичлаа гэж ярихнаас өрөөсгөл юм шиг санагдаж байна. Тэгэхээр 1-2 дугаар зэргийн үед авах эмчилгээний талаараас дэлгэрүүлж одоо ярьж өгөхгүй те. Тэгэхээр Химлай компани одоо Цахиур төмөр компанийн хувьд бол Химлай драг компани ургамлын гаралтай, зөөлөн чанартай ийм одоо ийм бэлтгэлүүдийг бол Монголд оруулж ирдэг гэдгээр давуу талтай тий. За маа Цахиур төмөр компаниас шамбрамын үеийн эмчилгээнд Pylex-ийн болон тосон түрхлэг гэх бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. За энэ бүтээгдэхүүн маань ерөөхдөө 100% ургамлын гаралтай, удаан хугацаагаар ууж хөрвүүлээд биед гаж нөлөө, хор нөлөө байхгүй. За мөн дээрээс нь маш олон судалгаа шинжилгээний үндслэлээр за шамбрам өвчний 1-2 дугаар зэрэг буюу хүмүүн зэрэг үедний хэрэглэгт нь үр дүнтэй юм байна гэдгийг одоо ерөөдөө судлаад баталсан байгаа. За ялангуяа мис заслын эмчнэр маань ерөөдөө практиктаа нэлийн түлхүүг хэрэгэлдэг. Тэд нар маань ч гэсэн ерөөдөө мэддэг байгаа.
Тэгэхээр Pilex-ийн хувьд ямар одоо үйлдэл үзүүлэлт юм бол тий шамбрам өвчнөд байгаа хүмүүс маань хэдвэр зэргийнхаа үед яаж хэрэглэх нь зүйтэй байд юм бол? За Pilex шахмал юм болон тосон түрхлэгийг шамбрам өвчний 1, 2 дугаар зэрэг би хүн зэрэг үед хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. За Pilex эмийн үйлчлэгийг аваад үзэх юм бол за шахмал юм нь болохоор венес удасны тонусыг сайжруулснаар нөгөө шамбармын наашаа гарч ирээд байгаа занглааг агшааж өгнө. За мөн дээрэс нь архаг үтгэн хаталтай хүмүүс байдаг тий. За үтгэн хаталт маань өөрөө шамбрам өвчний шалтгаан болж байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд үтгэн хаталтын тоог бууруулж өгнө. За мөн дээрэс нь цус алдж байгаа, цус гарч байгаа тохиолдолд цус тогтоох үйлдэл үзүүлдэг байгаа. Тэгэхээр тосон түрхлэхийг болохоор ямар үед нь? За энэ тосон түрхлэхийн давуу тал нь гэх юм бол ерөөхдөө нөгөө шулуун гэсний одоо өвчлөлийн үед лаа илүү түлхүү хэрэглээд байдаг тийм. Лаа хэлбэрт оруулаагүй учир нь болохоор лаа одоо хэлбэрт оруулахын тулд нэмэлтээр одоо нөгөө нэг туслах бодис заавал шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр маань ерөөхдөө химийн бодис давхар орох гээд байдаг. Тэгэхээр Pilex-ийн маань 100% урмлын найрлагатай химийн бодис ороогүй учир тосон түрхлэхээр хэрэглэх нь одоо илүү үр дүнтэй юм байна гэж одоо энэ хэлбэрт оруулсан байгаа. За тосон түрхлэх маань ерөөхдөө хэсэг газрынхаа өвдөл болон захтнаа хорсгоо. За мөн дээрэс нь тухайн хэсэг газрын үрвслийн эсрэг одоо үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Тэгэхээр энэ хоёроо хавсарч хэрэгжилж болд юм болоо тий. За ерөөхдөө хөнгөн зэрэг би 1, 2 дугаар зэрэг үед хоёуланг нь хавсарч хэрэглэх юм бол тухайн завир шинж тэмдгээ илүү үр дүнтэйгээр бууруулна. За мөн дахилтаас нь сэргийлж чадах ийм боломжтой байгаа. Тэгэхээр хэдийн хугацаанд бас хэрэгэлдэг юм бол? За хэдийн хугацаанд хэрэглэх вэ гэхээр ерөөхдөө шамбрам өвчин маань гинт ингээ үүсчдэггүй. Ерөөхдөө бидний нэг амьдралын буруу хэм маягтай холбоотойгоор удаан хугацааны туршид үүсээ явж идэг. Яг уу завир шинж тэмдэг илэрсэн үедээ шамбрам өвчин байна гэж онцлогддог. Тэгэхээр энэ эмийг ерөөхдөө завир шинж тэмдэгээ дарагдтал удаан хугацаагаар ууж хэрэглэх боломжтой байна. Тэгэхээр ямар нэгэн гаж нөлөө байгаа болоо тий. Гаж нөлөө бол мэдээлэгтэйгүй байгаа. Тэгэхээр хэрэглэх аргын тухайд бас дэлгэрүүлж танилцахгүй юу те. Тэгэхээр тосон түрхлэгийн одоо яаж хэрэгэлдэг юм бол шахмалыг нь бас ямар хэлбэрээр хэрэглэх вэ? За Pilex шахмал юмын хувьд болохоор ерөөдөө манай Химладраг компанийн бүтээгдэхүүнд Монгол дээр одоо тайлбар заавартай байдаг. За шахмал юмаа болохоор эхний 7 хоногт өдөрт 2 ширхгээр 3 удаа буюу 6 ширхгийг 7 хоног ууж хэрэглээд за үүнээс цаашаа бол нөгөө тухайн үеийнхаа завир шинж тэмдгээс хамаарат тунгаа ихсгэж багасгаж болно. За Pilex тосон түрхлэхийн хувьд болохоор энэ маань ерөөдөө 30 грамтай байдаг. За өөрөө зориултын хушуута ингэснээрээ одоо шулуун гэцний амсар хэсрэг одоо гүн рүү нь хийж хэрэглэнэ. Гэхдээ Pilex тосон түрхлэхийг хүнээр бэлтгэхээ өмнө болон дараа хэрэглүүл илүү үр дүнтэй. Гэх үедээ ерөөдөө нөгөө дүн шулуун гэсэн маань одоо хоол боловсруулах замын төгсгөл хэсэг. За мөн дээрээс нь өтгөн гадагшилдаг. Тэгэхээр тэр хэсэг маань одоо өрөвсөн. За мөн дээрээс нь одоо шархалцсан байгаа тохиолдолд нөгөө халдвараар хүндрэх ч юм уу цаашаа үрсэл маань даамжрах одоо юу байдаг. Тэгэхээр Pilex тосон түрхлэх маань ерөөдөө одоо хүнээр бяцхаа өмнө болон дараа хэрэглэснээр өтгөн одоо гарах явцыг илүү хялбар болгож өгнө. За дээрээс нь үрслийн эсрэгүүлэлттэй мөн хэсэг газрынхаа завир одоо өвдөлт, хорсол, захтнаа зэргийг намдаах үйлчилгээтэй. За Pilex тосон түрхлийг хүнээр бяцхаа өмнө болон дараа хэрэглэх байгаа. За энэ болохоор ингээд гушуун энэ тосныхаа 2 дугаар ороод ингээд хошуугаа хийгээд өгчнө. За энийг мэдээж одоо тухайн нэг л хүн хэрэглэн дамжуулж хэрэглэхгүй. За одоо хэрэглэхийнхаа өмнө болохоор энэ одоо хошуугаа болохоор ариутгаж буцалсан усаар ариутгаад хэрэглэснийхаа дараа мөн ариутгаад дахин хэрэглэдэг байгаа. Тэгэхээр энэ бүх заавар нь бол хайрцагын дотроо Монгол хэлээр байгаа учраас хэрэглэхэд бас илүү төхөн байна те. Тэгэхээр хориглох заалт гэж байгаа юу? За хориглох заалтын хувьд Pilex шахмал имийг жирэмсэн хүмүүс хэрэглэхгүй. Энэ тохиолдолд ерөөдөө бага зэргийн туулах үйлчлэл учраас жирэмсэн хүмүүст хориглодог байгаа. За гэхдээ Pilex тосон түрхлийг бол жирэмсэн хүмүүст хэрэглэх заалттай. Тэгэхээр ялангуяа жирэмсэн ээжүүд одоо цагаан одоо шамбрам айгүйх тохиолддог тийм ялангуяа жирэмсэн сүүлийн саруудад тэр үед нь бол Pilex тосон түрхлийг хэрэглэх боломжтой байгаа.
Тэгэхээр 1-2 дугаар одоо шамбармын 1-2 дугаар зэргийн үед бол эдгээр одоо Pilux-ийн шахмал хэлбэрийг хэрэглэхээс гадна за тосон төрхлийг хэрэгжилээ тий. Тэгэхээр 3-4 дугаар зэрэгтэй байгаа хүмүүс маань магадгүй мэс заслын аргаар одоо шамбарм өвчнөөс ангиж ирсэн хүмүүс манаас тахилтаасан сэргийлээд хэрэглэх боломжтой бас хавсарч эмчилгээ хийх боломжтой. За Pilux тосон төрхлөг болон шахмалыг мэс заслын одоо өмнө болон дараа хэрэглэх боломжтой. За ингэж хэрэглэснээр завир шинж тэмдгийг намдаж одоо нөгөө тухайн хүн маань өтгөн хатдаг бол өтгөн хаталтыг одоо бууруулах ч гэдэг юм өтгний гарцаг илүү зөөлөх үйлчлэгээд за мөн дээрэс нь ялангуяа мэс засалд орсны дараа хэрэглэснээр хэсэг газрынхаа нөвдөл захтнаа хорсоо мөн дээрэс нь үрслийн эсрэг үйлчлэгээтэй юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр ерөөхдөө 3 болон 4 дугаар зэрэгт одоо бусад эмийн эмчилгээтэй хавсруулад за мөн дээрээс нь мэс заслын эмчилгээтэй хамт одоо хэрэглэж болно. Тэгэхээр цэвэр ургамлын найрлагатай учраас жоргүй олгодог гэдгээр бас давуу талтай байгаа тийм ээ. Тийм. Гэтэ тухайн хүн маань одоо өөрийгөө шамбрамтай гэдгийг мэдсэн тохиолдолд одоо эмийн сангаас очиод энэ бүтээгдэхүүн жоргүй одоо худалдан авах боломжтой байгаа. Тэгэхээр түрүүн бас хэлжсэн одоо шинж тэмдэг завирын ингээд эмчилгээ хийхээс гадна одоо шалтгааныг нь одоо тий удаан сууж ажиллах тий архит одоо хэтрүүлийг хэрэглэх гэдэг юм өтгөн хатал зэрэгэ эмчлэхгүй бол одоо шамбар маань дахих магадaltaй гэж ярьжсэн. Тэгэхээр мөн урьдчилан сэргийлэх талаараас үзэгчтэй мэдээлэл хүргэе тий. За урьдчилан сэргийлэлт бол эмчилгээний хамгийн гол хэсэг байгаа. За ялангуяа тухайн өвчин маань дахихаас за мөн дээрээс нь цаашаа хүндрэхээс одоо сэргийлэх боломжтой байгаа. За урьдчилан сэргийлтийг ингээд аваад үзэх юм бол хамгийн ихэнд бол хувийн цэврийг маш сайн сахих хэрэгтэй. За ялангуяа хүн дээр бичснийхаа өмнө болон дараа за тухайн хүмүүс гараа угаахаас эхлээд за дараад нь одоо нөгөө цүлхэн гарсан байгаа хэсэг мөн дээрээс нь зангилаа гарсан байгаа хэсэг газраа цэвэр буцалсан усаар угааж ариутгах нь бол маш үр дүнтэй. За дараачих нь өтгөн хаталт болон гүйлгэлтээ сэргийлэх хэрэгтэй. За өтгөн хаталт маань өөрөө ерөөдөө шамбар мөчний шалтгаан болоод байгаа. Удаан хугацаагаар архаг өтгөн хаталт зэрэг нь болохоор ерөөдөө шамбар мөчний цаашаа даамжруулж яадаг. Тэгэхээр ерөөдөө 1-2 дугаар зэрэг за мөн дээрээс нь мэс заслын эмчилгээний дараа бол өтгөн хаталтаас бол заавал одоо сэргийлэх ёстой байгаа. За мөн дараагийн нэг зүйл нь болохоор ерөөдөө сүүлийн үед бас тухайн хүмүүсийн амьдралын хэм маяг зэрэгтэй холбоотойгоор удаан хугацаагаар нойлцуудаг тий. Энэ маань ерөөдөө нөгөө хөвлийн хүндийн дотоод даралт хэсгээд ирэхээр бас шамрам мөчний нэг шалтгаан болж байгаа. Тэгэхээр ерөөдөө нойлд удаан хугацаагаар суухгүй ерөөдөө хүний өтгөнөө гаргах хуулийг авцсан 3-5 минутанд хэвийн явагдаж явах хэрэгтэй. За тэгээд 5 минутаас удаан хугацаагаар суугаад ирэх юм бол ерөөдөө цаашлаад шамрам мөчнийг одоо үүсгэх юм байна. За мөн дээрээс нь одоо шамрам мөчний дахих одоо юм шалтгаан болж байгаа. Тэгэхээр бол энийг бас анхаарч явах хэрэгтэй. За мөн хорт зуршраас зайлсхийх хэрэгтэй. За үүнд бол арх болон тамхины хэрэглээ орж байгаа. За арх тамхи маань ерөөдөө нөгөө хэсэг бүдүүн шулуун гэсний вений судсыг өргөсөдөх. Тэгэхээр ерөөдөө шамбар мөчний шалтгаан болж байгаа. За дараачих нь болохоор ууц нөр үзэг хавар дулаан байлгах хэрэгтэй. За мөн дээрээс нь буруу эмчилгээс одоо янз бүрийн дамын бусад хүмүүсийн нөгөө нэг үгээр эсвэл нөгөө интернетээс одоо янз бүрийн эмчилгээ хийдэг энэ маань бас одоо бүр хүндрүүлэх юм тохиолдол бас байгаад байдаг. Тэгэхээр бас сургаар сонссон эмчилгээг хийхгүй байх нь их чухал байна те. Тэгэхээр яг одоо найдвартай, баталгаатай их сурвалжаас мэдээлэл авч шамбармаа эмчилгээ зүү юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр хүндрэл хэрвээ ингээ буруу эмчилээд магадгүй эмчилэхгүй байлаа гэд байхад ямар одоо хүндрэл үүсэх аюултай байдаг бай. За шамбарм өвчин маань яг одоо бусад одоо нөгөө зүрхний өвчин, тархины өвчин шиг амь насанд аюултай зүйл бол биш. Гэхдээ удаан хугацаагаар одоо ингээд шамбармтай яваад ах нь ерөөдөө амьдралын чанарт за мөн дээрээс нь тухайн хүндээ нөгөө тав тухгүй байдлыг одоо үүсгэдэг. За суухт нь өвдөг ч юм уу, ерөөдөө тайван сууж чадахгүй өвдөлтөө завиртай байгаад эхэлдэг. Энэ маань ерөөдөө тухайн хүний ажил амьдралд маш сөргөөр нөлөөлж эхэлдэг. За шамбарм өвчнийг удаан хугацаагаар одоо эмчлэхгүй явах нь эрэгтэйчүүд бол нөгөө архаг цус багталд нь хүрэж идэг. За эмэгтэйчүүд бол нөгөө одоо өтрэнөө өрсөлч юм эмэгтэйчүүдийн
замын одоо өвчлөлт хүргэдэг. За мөн дээрээс нь одоо өксөх замын халдвараар дамжин бөөрийн хүрсэл бас хүрэх боломжтой байдаг. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүд за мөн дээрээс нь эрэгтэйчүүлж гэлтгүй шамран өвчнийг одоо удаан хугацаагаар нь ингэж явуулж байж болохгүй юм аа. Ялангуяа 1 болон 2 дугаар зэрэг үе буюу хөнгөн зэрэг үед нь зөөлөн үлэлтэд урамлын гаралтай амир эмчлэх юм бол илүү үр дүнтэй цаашдаа хүндрэл өгөхгүй дахих магадлал нь бага. За мөн дээрээс нь нөгөө нөлөөлөх хүчин зүйлүүдэд заавал ярилцах хэрэгтэй. За тэгэхээр бидэнд бас маш дэлгэрэнгүй товч тодорхой мэдээлэл өгсөн уянгаа эмчтэй баярлалаа. Тэгэхээр цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа та бүхэндээ. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид 7 хоног бүрийн бям гарагт хүргэдэг эрүүл амьд цэцгийн нэвтрүүлгээрээ шамбрам өвчний талаар ярилцлаа. Тэгэхээр шамбрам өвчнөөс та урьдчилан сэргийлэхээс гадна за 1-2 дугаар зэрэгтэй байгаа үед нь ургамлын гаралтай энэхүү одоо эмийг сонгож хэрэглэхийг бас зөвлөж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн эдгээр эмийг бас хэрэглэхээс гадна амьдралын хэвшилтэд бас анхаарал хандуулах нь шамбрам өвчний тахилтаас хүндрэлээс та бүхнийг бас хамгаалах юм. Ингээд үзэгч та бүхэндээ бид эх 7 хоногоор эрүүл мэндийн шинэ мэдээлэл зөвлөгөөтэй иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.